Хотын багц мэдээгээр хөтөлбөр үргэлжлүүлээ. Нийслэл хот үүсгэн байгуулагдсны 376 жилийн эдгэрийн өдрүүдэд тохиож байгаа билээ. Их хотынхоо бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулан бусдыгаа манлайлсан 30 албан хаагчийг нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнаж урагшууллаа. Тэдний нэг нь Улаанбаатар дулаан шугам сүлжээ төрийн өмчт хувьцат компани Шугам хоолой Слесарь Гомбт орж юм. Түүний энэ байгууллагад 41 жил ажиллаж нийслэлийн иргэдийг дулаанаар хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нийслэлийн дээд шагнал хангар додонгоор шагналаа. За би энэ Улаанбаатарын дулааны шугам сүлжээний газарт одоо 75 оноос хойш 40 жил ажиллаж байна. Тэгээ дулааны шугам сүлжээний газрын төв шугам хариуцсан ажлыг олон жил хийсэн. За тэгээд манай дулааны шугам сүлжээний газар бол бас хүнд үедээ хүнд хэцүү тийм байдаг. Тэгээд олон жил дулааны шугамыг хариуцж ажиллаж ясны үнэлж одоо ийм шагналаар их баярлж байна. Би зэвсэгт хүчний салбарт одоо 49 жилдээ ажиллаж байна. 1966 онд би цэргийн сан бол одоогоор бүх цэргийн дуучин эрдэнэ чуулгад бүжигчнээр ороод 1991 онд тэтгэвртэ гарсан. Тэгээд Түмэнх Дардын дуучин Түмэнх чуулгад ажиллаж байгаа 1996 оноос Батлан хамгаалах их сургуулийн бүжгийн багшаар ажиллаж байгаа. Одоо яг Батлан хамгаалах их сургуулиас бол нэг 100 гаруй шав байгаа. Одоо бусд нь тэгээд төгссөн хүмүүс маань бүгдээрээ зэвсэгт хүчний анги салбаруудад зарим нь бол одоо энгийн газар, энгийн сургуультай шүү дээ, энгийн оюутнууд төгсгдөг. Тэд нар маань одоо энгийн газруудад ажиллаж байна, амжилттай ажиллаж байна. Нийслэл хот үүсгэн байгуулагдсны 376 жилийн ойн арга хэмжээг баяр ёслол гэхээс илүүтэйгээр нийслэл хоттой хийгдсэн бүтээн байгуулалтыг ард иргэдтэй тайлагнах журмаар өнгөрүүлэхэр болсон. За энэ чүүднээс их хотынхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгж албан хаагчдыг шагнаж урамшуулж байгаамаа. Маргааш хотын төрсөн өдөр ойн хүрээнд олон арга хэмжээт төлөвлөгдсөн байгаа. Манай телевизийн уран бүтээлчид бид хотын ойн арга хэмжээг шууд дамжуулан та бүхэндээ хүргэх болно.